Анхны албанд 2002 онд галт мөрдөд тэмцэх байгууллага гэж байхад нь анх галс өнөөгчөөр анх ажилд орж ирсэн. Тэр цагаас хойш галс өнөөгчөөр 2 жил ажиллаад манай байгууллага 3 байгууллагын нэгдсэн тогтолцоонд ороод 90 хайх аврах бүлэг гэдэг анх шинэ албан тушаалууд бий болсон. Тэрэн дээр усчин аврагч эмнэлгийн дэмжих ажилтны мэргэжлэр одоо аврагчаар анх бас 2005 онд анх ороод тэрнээс хойш олон жил бас усчин аврагч хийж байгаад 2012 онд анх офицер болсон. Офицерын бүрэлдэхүүнд орсон. Өөрөө нь авд нь бас дээд сургуулийн төгсөөд энд мэргэжлэр ажилгүйгээр шууд энэ байгууллагт анх орж ажилласан байж тгий. Тэгэд энэ байгууллагт орох саналыг манай хадам аав. За минийхөө одоо энэ байгууллагт орж ажиллаа гэсэн. Манай аав бол насаараа цэргийн хүн байсан. Би цэргийн амьдралаар бол одоо хүүхэд мэдээ орсон цагаас эхлээл ер нь цэргийн амьдралаар амьдэрсэн. Тэгэл ер нь цэргийн байгууллагын болох ер нь зүгээр л дээ гэж дотроо бодож илсэн. За яг энэ галс өнөгчдийг албыг би ер нь сонирхож үзэж байгаа юм байна гэж бодоод ер нь би нэг ороод үзье, шалгалт өгөөд үзье гэдгсэн. Харин аз болоход тэнд маш олон шалгалт өгөөд харин бас нэлээд дээгүүр оноо авсан. Тэгээд анх ажилд ороод тэгэл амьдралын баталгаанд дөнгөж ажилд орсноос хойш бол тэгэл эхлээл сонирхолтой хөтлөгдөөл сүүлдээ галын техник спортоор хичээллээд манай байгууллага улам өсөж хөгжөөл тэгэл хүний ард иргэдийн сайн сайхны төлөө ингээл яваад ирэхээр чинь хүмүүс чинь аяндаа энэ байгууллагатаа татагтаад энд дээр дуртай болоод мэрэгчлэн одоо бүр улам гүнзгийрээд энэ байгууллагт өшөө би ингэж явах юм байна. Өшөө энэ амжилтанд хүрэх чадвар над байгаа юм байна гэдгийг бол ерөнхийдөө мэдрэл эхэлж байгаа юм да. Тэгээ арга гэрийн амьдрал хүртэл бас нэг өөр болоод ирнэ шүү дээ. Чим адилхан төрийн албанд ингээл их нартайгаа уйлаа ажиллана. Манай ихний чинь багш хүн. Тэгээд ингээд амьдрал ахуй үднэс бол цаанаасаа тэгэл ер нь ажилтаа хүнний амьдрал бол мэдээж өвдөө гарч идэг. 2012 оноос хойш одоо хүртэл яг офицерын албан тушаал дээр бүлгийн дарга, салаан захирагч, Эрдэнэлээ сумд хэрэг хавар салбарын захирагч. За тэгээд эргээд энэ бас төв дээрээ ирээд ингээд салаан захирагчаар ингээд одоо хүртэл ажиллаад амьдраад явж байгаа юм аа. 2003 оноос эхлээл хавраас нь эхлээл тэмцээний бэлтгэл гэдэг юм руу орж эхэлсэн л дээ. Тэгээ энэ дээр намайг одоо ганц уруу татсан хүн бол одоо мандах дарга байна. Мандах дарга тэр Батнам гэдэг хоёр. Батнам ахмад хоёр. За энэ хүүхдүүд ерөөсөө спортоор хичээлдэг юм мэднэ. Тэгээ энэ хүүхдийг бол ямар ч спортоор хичээлүүлнэ гээл. Тэгэл ерөөсөө хавар нь 4 сар гээл бэлтгэлд гарч эхлээл галын трак техникийн олон төрөлт спорт гэдэг төрлөөр одоо анх удаа 2003 оноос эхлээл хичээллээ. Тэгэл явсан л да. Тэгээ 3 онд хичээллээ тэр жилээ аягүй сайн амжилт гаргасан. Манай дундгой хүн чинь шууд очиод ерөөсөө нэг 2-3 сар 2 сар ирээтэл хичээллээ. Өөрөө спортын хүн болоод тэр маш хурдан сураад тэгээ 2003 онд манай багч нь өмнө говьт болсон. Өмнө говийн бүсийн аваргаар тэр үед 17 алт 5 төрлөөр 17 алтын ерөөсөө ямар ч аймагуудад алтын өгүүлбэр бүх алтын төвж ирж ирсэн түүхт. Тэгээд тэр үед би чинь 2 төрлөөр спортын дид мастрын болцлыг ангаад юугаар 3 сумдаг шат, тоглооны шат. Нэг нь 100-аар, сата 100-аар бас дид мастрын болцлыг хангаад ингээд анхныхаа жил 2 сар хичээллээ. Бас нэлээд гайгүй амжилт үзүүлсэн бас дарганаар урамшсан л та. За энэ хүүхд ерөөсөө цаашдаа ирээдүй байгаа юм байна. Энэ учраас энэ хүүхдийг бас өшөө цааш нь олон бэлтгэл сургалтыг хийлгэж байна. Тэгэл намраас нь эхлээл тэмцээнд дуусаад би ч өөрөө урамшаал. За ер нь манай энэ гал гэдэг байгууллага галт хүнтэй төсөв байгуулж ер нь үнэхээр гоё байгууллага юм байна. Тэгэл одоо ёстой жинхэнэ энэ байгууллагатайгаа дурлаж эхэлж байгаа байхгүй юу? Дурлал өөрөө. За би энэ байгууллагаар л би явах ёстой юм байна. Би ер нь энэ түүхэнд бас их богино хугацаанд амжилт гаргадаг улсууд их цөөхөн байдаг юм лээ. Би бас хэд улсуудаас тэг галын техник спортоор одоо маш цөөхөн бас нэх олон тэр болгон улсууд нэг ганц 2 сар хичээллээ дид мастрын болцол хангаал ингээ явдаг бас ховорхон л байдаг юм байна лээ. Би яг ганц нэг улсуудаас асууж үзэж л байсан. 16 онд зодог тайлсан байна. 16 онд ороод хамгийн сүүлийн улсын аваргаар миний өөрийн Орос улсын аваргаар зодог тайлж. Тэгээд дараагийнхаа ирээдүйн тамирчдынхаа бэлдэж эхлэх ажилдаа орсон л доо. Баг хамт олноо бол нэг 2 удаа улсын аврагт 1 удаа, бүсийн аврагт 2 удаа ингээд
бас баг ахалж тамирчтай авч явж бас тодорхой амжилтуудыг бол бас үзүүлээд харуулж явжсэн. Энэ байгууллагатаа хоёргүй сэтгэлгээр гэдэг нь бол одоо ерөөсөө энэ байгууллагын ширхэг чулуу энэ байгууллага дотор одоо нэг ширхэг чихрийн цаас явж исэн ч гэсэн аваад цааш нь хийжтэй тийм ээ. Энд тэнд буланд нэг жоох юм эвдэрсэн байхад ч гэсэн аваад цааш нь янзалчдаг тийм сэтгэл гаргаж ээж энэ байгууллага одоо хүчин зүтгэхэд бол одоо нэлээд төхөнтэй байх болов гэж би боддоо шүү дээ. Би өөрөө нэг хаана юу байна одоо энд нь цоорсон байна уу, тэнд нь эдэрсэн байна уу, энэ нь болж байна уу, энэ болохгүй байна уу гэх нэг баян ингээд энд ажиглал ингээл явдаг л та. Тэгэл аль болох нэг бүрэн бүтэн байдлын өөрийнхөө хэмжээнд энэ байгууллагын нэг өөдөн татаа явчихсан. Энэ дээр нэг ингээд нэг хүн юм санаачлаа хийж яхад тэрэн дээр нэг туслаад өгчихсэн. Юм хийж чаддаг бол тэрийг хийгээд өгчихсэн гэсэн тийм л бодолтой л явдаг л да. Ийм байж ижил ер нь бол байгууллагынхаа мөн чанарыг бол ойлгоо шүү дээ. Тэгэхгүйгээр зүгээр би энэ албанаас зөвхөн салиа авдаг гэдэг утгаараа энэ албан дээр ажиллах юм бол эцээш ямар ч амжилтанд бол хүрэхгүй. Миний одоо яг гар бие оролцож хийж исэн анхны одоо энэ байгууллагатаас мөнгө үзэмжийг сайжруулах гэдэг нэг 4 хүнд бас нэг хүндэтгэлийн нэг үүдний хэсэгтэй болёо гэдэг газрын дарга маань хэлээд тэгээд 4 хүнтэйгээ нийлээд одоо яг энэ байгааг яг энэ таацтай гэрэлтүүлэхтэй энэ шилэн орохтой бас яг ингээм хийж байсан. Одоо ерөнхийдөө бас нэг баг зэргийн нэг засвар үйлчлэгнүүд ороод бас өшөө гоё болсон байна. Тэр үед бас дөрүүлээ бас нэлээд өдөр ярилцж ийж нэлээд өдөр бас хийж исэн юм аа. Эсвэл дарга над нэг ажил санал болгосон. Тэрэ юугээ байгууллагын хаягийн төвд одоо тэдэн метрийн зайд гэсэн юм тийм гэрэлтэй самбартай баймаар ахмаа чи тэрийг нэг юу яагаад таач нэг зохицуулаад нэг аштайхан юм хийгээд таач гэдэг өөрөө нэг санаагаа надад үзүүлсэн байхгүй. Тэгээ би үзчихээ за дарга болох юм байна би ямар ч сан хийе гэдэг. Тэгээд би бас яг манай дүү гэдэг залуу байдаг тэр бас гайгүй юм ийм. Тэгээд дүүтэйгээ хоёулаа хамтарчгаад одоо театр киноны хөгжим драм театрын урталд гээд Нема гэсэн бичгтэй манай хаягийн самбар байж. Акуста автан гэдэг эсгийн автангаар бас маш нэг төрлөөрөө ингээд өөр өөрсдөө юутэй одоо шавар хийдгэн шавраа хийгээл тийм ээ баркет шахдаг модоор хийдгэн модоо хийгээл ингээд төрлийн авьяастай усуд байгаа л да. Тэгээд би бас нэг арай нэг өөр төр нэг акустик авталж байдаг юм нэг арай нэг жижиг юмнууд төр нь бас орж баркет шахах махах гэдэг барилгын ажлыг гэднээс бол хэлтэй. Заавал бид нар нэг аврагч хүн л бид нар хүн аварж явах хэрэгтэй гэсэн биш. Ер нь хүнд их айгүй хэрэгтэй зүйлийн нэг л хүн өөрөө хөдөлмөрлөж ажиллаж одоо ямар нэг юмнаас сурч боловсрч байх юм бол хүн ирээдүйд арга гэрээ гоё болох юмсан тийм ээ. Дахиад одоо байгууллага маань гоё болцсон юм чинь одоо манай гэр яагаад гоё болж болдгоо их жишээ. Тийм л бодол бас хүмүүжүүлж суулгадаг болов уу гэж бодоод байна шүү дээ. Миний бахархал бол миний хамт олон л гэж хэлнэ. Хамт олноороо бол айгүйх бахархдаг. Манай хамт олон бол яг хийж бүтээн бүх зүйлийг бол та үдчихсэн бас ирээд харж байгаа. Ерөнхийдөө хүн аврахаас гадна бид нар өөрсдийнхөө амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд тийм ээ өнөөдөр бид нар давхар хөдөлмөр эрхэлж байна. Давхар одоо бид нар энэ орчин нөхцөлөө сайжруулж байна. Улс их орн маань одоо төсвөн мөнгө нь ямар байгаа вэ тийм ээ. Энийний дотоод нөөц болцоогоо ашиглаж хамт олноороо нэг баг болон энэ байгууллагын өнгөтэй өөдтэй өөрсдийнхөө амьдрах ажиллах таатай орчныг бүрдүүлэх гэж байна гэж хамтарч ажиллаж байгаа гэдэг бол үнэхээр бахархал гэж хувьдаа бол боддог. Манай Улаанбаатар хотын 275 дугаар анги гэж барилгын зэргийн анги юунд анх баг дараагаар ажиллаж хагаад Доромт руу манайх шилжээд Доромтод 030 дугаар анги барилгын зэргийн тэнд штаун дараагаар очиод тэгээд би өөрөө Доромтод төрсөн. Дүүтэй хоёлоо Доромтод төрсөн. Манай ээж бол дунд говийн хүн. Манай аав усих ингээд анх Доромтод төрөөл тэгэл хүүхднээс цэрэг аяа тэр үед чинь цэргийн үн цагаан зэр хоёр нутаггүй гэж тэгэл Доромтод ерөнхийдөө бүр
нялхнаас ч гэдэг юм уу багнаас Торонтод манайхад 7 8 6 7 жил амьдэрсэн юм байна лээ. Тэгээд тэр дунд нь би яг төрсөн гэдэг юм бэл. Тэгээд Торонтоосоо эргээд буцаад манайх Улаанбаатар руу шилжээд Улаанбаатарт миний ерөнхийдөө хүүхэд нас Улаанбаатарт өнгөрсөн. Улаанбаатар хотод одоо Сонсголонгийн яг цэргийн ангийн хашааны хажуудталдын 5 хантай гэртэл өсөж исэн юм бэл яг цэргийн ангийн хажууд. Тэгэл яхахтай манай авч өөрөө өнчөөрөөс өссөн. Манай авч чинь тэгэл тэр үед амьдрал социализм үе ямар байдаг лээ. Яг л тэр зарчмаар хүүхдүүдийн биднийг болохоор цэрэг хардаг. Цэрэг хүмүүжүүлсэн, цэргээр яг хүмүүжүүлэгдээл. Тэгэл цэцэрлэгийн насанд дээр нэг ойр төдөрхөр 24-ийн цэцэрлэг гэж байдаг да. Одоо 24 цаг яг л ганцхан хагас бүтэн сайнаар л гэртээ харьдаг. Бас нэг тийм цэцэрлэгээр бас нэг эдэн сар явсан юм шиг лээ. Тэгэл ер нь цэргүүдээр л ер нь дамнаал энэ тэнд карантин болно, карантинд явж аавыгаа дагаал явна. Энэ тэнд тэрийн сургууль болно бас дагаал явдаг. Өсө байнгын л дагаатай. Манайх ч 2 бандтай, нэг дүүтэй би нэг ихчтэй. Бид хоёр анх бага ахтаа нөгөө нэг доор нэг байранд исэн. Гэхдээ бол яг тухайн үед бол яг нэг гэрт орно барина гэж төсөөлсөн юм байхгүй. Тэгээд дээд сургуульд ороод хоорондоо ирж чагаад тэгэл сургууль төгсч ирээл нэг гэр бүл болсон доо. Төвчээр шаардна. Гэхдээ би ч өөрөө нөгөө нэг хүнийхээ хувьд тийм нэг 50 хүн байхгүй юу. Тэгээ яг нэг амар тийм ингээл гамшиг гараа явчлаа. Инээ тэрэ тэглээ гэхэд ингэж нөгөө нэг босод хүмүүс ч ингээл араас нь залгаад ч юм ингээл янз бүр болтгол юм шиг байна. Би бол тийм байхгүй. Зүгээр л байгаа гараал тэгэл яг ажилдаа явж байгаа юм шиг нь одоо юм хомыг бэлдэж гаргаж өгөөл тэгэл гамшигаас ирэхт нь одоо ажилдаа яваад ирж байгаа юм шиг л хүлээж авдаг бас л да. Одоо тэгэж нэг тийм юм цочооч мочооч болол сэтгэл тогтолсон тийм асуудал бол байдаг. Байгууллагын онцлог нь өөрөө бас хүнд хэцүү нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэдэг болохоор зарим нэг нөхцөлд бол олон хоногоор үүрэг гүйцэтгэхэд бол одоо бас ядрах нойр гүйтгэж байт юм уу те. Ар гэрийнхэн асуудлыг тийг одоо бас эндээс өдөрдөж явж чадахгүй улмаас одоо бас зарим үедээ бас хэцүү мөрөж тийм шүү гэдэгт бол дотроо л шантарч явж ийсэн үг гэхээс бас тэгж тэр хүн болгонд бас гаргаж байгаагүй юм байна. Гэтэ манай мэргэжлийн эцсийн үр дүнгээ үзээ зогсож явах нь хамгийн л гаралтай байдаг. Танай нөхөр онцгой адилд ажилладаг. Тэгэл манай хүнийг чинь танихгүй юм байхгүй. Манай багш нар тань, залуучууд тань. Тэгээ миний шавнар ч одоо төгсөөд хамт ажиллаж байгаа. Тэгээ бүгд л одгаах. Бараг нөгөө нэг цолоор нь дуутахаас илүү айгүй дотн одгаах гэж дуудаг байхгүй. Тэгээ манай хүүгийн бас найзууд нь бас айгүй бахархаж хүлээж аавна. Манай найзын аав ийм гэд ерөнхийдөө нөгөө энэ тэнд ингээд тэмцээн оролдоонд явж хахт ингээд аягүй сайн олоод гарцсан хүүхдүүд тэгээ тэр утгаар нь аягүй сайн бахархаж хүлээж авдаг. Гэртээ ирээд л чөлөө цагаараа бол бас халамжтай манай авчин хоол ундыг янзын сайхан хамттай хийн. Ховц хонор угаагаад өгчин. Би ч бас өөрөө багш мэргэжилтэй болохоор цаг наргүй ажилдаг. Өглөө гараад орой ирнэ. Тэгэл хоёулаа ерөнхийдөө хин зав заатай тэрүүгээрээ зохицуулаад гэр орныхаа ажлыг ингээл зохицуул явчихна. Яалтчгүй л энэ цэргийн хүн юм би чинь эзгүй авах нь бол би л өөрөө зохицуулахаас өөр үгүй байхгүй шүү дээ. Хүчлтэй л хүндээ хаач явсан ерөнхийдөө хөгжилтэй. Тэгээ тэр утгаараа ч гэсэн хамт олондоо айгу хүндлэгдчихсэн. Ийм л хүн бид одгоо авах байхгүй болохоор уйдгартай байдаг юм аа гэж ярьдаг аахгүй хамт олнод. Энэ хүн өдөрдөж ажиллана, хүнээр өдөрдүүлэх, баг болж ажиллана гэдэг бол бас өөр их онцлог л доо. Ер нь хүнийг өдөрдөж ажиллана гэдэг чинь бол нэг ёсонтой бараг урлаг болсон юм шүү дээ. Би өөрөө бол багш мэргэжилтэй хүн. Энэ бас надад бас нэлээд бас түлхүү болсон байх гэж би бас боддог. Ер нь манай байгууллагын ганц онцлог нь бол нэг хүн бол ерөөсөө хүнийг аварна гэж байхгүй. Тийм учраас багаар ажиллах чадварыг бол нэн төрөнд эзэмшсэн байх хэрэгтэй. Багаар ажиллах чадвар. Тэгээд нэгдүгээр багаар ажиллах чадвар нөхөртөө тусалсан байх шаардлагатай. Өөрөө хамтран ажилдаг аврагч нартай тусалж явах, бие биенийхээ эхлээд бие биенийхээ аюулгүй байдлыг хангасны ард дээр бид нар хүний ард дээр гэдгийг амь насын эрүүл мэндийг аврах тал дээр одоо чадамж нь өндөр болно л гэж би бол хөдөлгөж гэж боддог. Тэгээ хүчний байгууллага дундаас би энэ онцгой байдлын мэргэжлийг хамгийн гоё мэргэжил гэж боддог. Яа тэгвэл эрэгтэй хүмүүсийн эр зориг хаач утсан ингээд авран галс өнөө те ус одоо
салхи, шуурга, ус гээл бүхэл юмд л явж идэг. Тэгэхээр эрэгтэй хүний эр зоригийг шаардсан их гоё мэрэгжил юм л гэж хүлээж авдаг тий. Тийм учраас л хүүхдүүдэд ямар ч гэсэн нэг хүүхдээ л тийм мэрэгчлэр сургана гэсэн бас бодолтой байгаа. Хүүхд маань өөрөө сонирхолтой тэгээд ерөөсөө өөр сургуульд сурахгүй яг л аавынхаа мэрэгчлэр сурна. Тэгээд манай хүүхэд анх яаж ингэж мэрэгчлэлтэнд татагдсан гэхээр манай ууч анх нөгөө төгсч ирэл биеийн тамирын бас багш тасгалжуулагчаар төгсөө өөрөө бас спортын авьяастай хүн байсан учраас нөгөө галын техник спортын одоо баг тамирчнаар ороод тэгээд яг ажилдаа орсон тэр жилээс амжилт гаргаж эхэлсэн байхгүй. Тэгээд ерөөсөө 2 жил болвол тэгээд мастер хийгээл тэгээ ингээд ерөнхийдөө мэрэгчлээ ч гэсэн чадварлаг нь одоо харагдаж спортоор ч гэсэн айгүй сайн явсан. Тэгээ энэ хүүхэд маань нөгөө багасаа аавыгаа дагаад энэ спорт галын олон төрлийн техник спортыг үзэж агаад тэгээд нөгөө багасаа яг энэ аавынхаа мэрэгжилд татагдаж эхэлсэн. Энэрэнгүй үйлсийг бүтээн байгууллагаар бол бусад байгууллагуудаас бол нэлээд онцлог байгууллага гэж би бол боддог. Дандаа ард иргэдийн аймнаас эрүүл мэнд аж ахуйн нэгж байгууллагын эд хогшил одоо эдгээр тэр зүйлүүдийг давран хамгаалж идэг, өрсөн сэргийлж идэг тал дээр ихсээ бол хамгийн гоё. Энэ хүнд одоо хэлээ явахад айгуу сэтгэлд их ойрхон тийм санагддаг.